За найдуудын тэмцээний хэд оолтын бичлэгийг хийвчээ. За эхний тоглолтоор аврагууд багийн эсрэг тэрүүдийн тэнгэр мэдэг гэсэн багууд байна. За аврагууд багаас эхлээ Вазлог Тины бандчсан бол Тим 2-оос Петлоод Элчимэст бандаад Тим 1-ээс Баратон болон Nex эхний пик авч байгаа юм байна. За Тим 2-оос Skeleton, Abaddon гэсэн баатуудыг авч байна. За 3 дахь бангаар аврагууд багаас Тим 1-ээс Sladar, Тим 2-оос Ogre Mage, за Тим 1-ээс Axe, Тим 2-оос Vishtoct тус бандагдаад Тим 1-ийн 3 дахь баатар Pandaren орж ирж байна. За мэдээж Nex Baraton 2 бол амар комбо байдаг. Nex нь бараа руугаа ороод бараагаа гүйлгээд киллийг явьчихдаг. За Тим 2-оос 3 дахь баатарын сонголтоор Dragon Knight орж иж байгаа бол Тим 1-ийн 4 дахь баатарын сонголтоор Lena орж ирсэн байна. За Тим 2-ийн 4 дахь баатарын сонголтоор Sven тус орж ирж байна. За Тим 2-ийн хувьд 4 Strange пик гэсэн бол Тим 1-ийн хувьд 3 Strange, 1 Intelligence пикэлж. За голоор мэдээж Тим 1-ийн зүгээс Lena явж байна. За дээгүүр Pandaren явж байна. За Baraton Nex 2 доогоор явж байгаа. За Тим 2-ийн хувьд голоор Abaddon ярьж байгаа бол та дээгүүр Skeleton-гийн Dragon Knight-аар хамт явж байгаа бол доогоор Sven явж байна. За Тим 1-ийн зүгээс Dotlet өндөр Water эхэлж байна. За Тим 2-ийн зүгээс голын котод Water тавиад Dotlet боонууд шууд зодон ичж байна. За Nex шууд тулаад зодтолсон. За Bounty-г Baraton-д алдчихж байгаа юм байна. За дээр харин Bounty-г Lena авчиж байгаа юм байна. За ингээд Тим 1-ийн зүгээс хоёр төлөв Bounty-г хоёуланг нь авцсан талав XP-тэй ингээд гараад ирж байгаа юм байна. За ингээд голын энэ код Water зоогоод өгсөн. Тим 2-ийн зүгээс Water ингээд голын кодыг бүтэн хааж байгаа. Гэхдээ дүүн дээр бол Water тавигдаг учраас харах боломжгүй. Харин Тим 1-ийн хувьд бол Dotlet өндөр Water тавьсан. Тавьж байгаа байна. Escan тавцсан дууссан. Decan Soul-ийн ихний айтмаар авч байгаа юм байна. Pandaren-ийн хувьд бас мөн Soul-ийн ихний айтмаар авч байна. За доогоор Sven Baraton Nex гэсэн хоёр аттай явчихж байгаа. За хоёр левелтэй Baraton нэгээ дараа Nex 3-аад бол Sven-ийг алхахаар хэмжээнд бол ирчихэж байгаа юм байна. Гол тарин Lena шууд ботлоо авч тоглоно. Мэдээж Abaddon-ы хувьд ихний хэлжинд юуцсан Restless авах юм байна. За энд харин Dragon Knight хойно шууд цэрэг тасалчж байгаа юм байна. Өөрхөн цэрэгийг таслаад Skeleton-гийн ганцаараа XP-г авчиж байна. Хэрвээ энэ байгалыг нэг үүсчүүлээд цэрэг таслах юм бол энэ цэргүүд нэг хороо цэрэг бол хангалттай устгачдаг. Ямар ч цэрэг козлог хөшлөгддөг. За гол Lena bottle авсан. За мэдээж Zany Battle гэдэг утгаараа гол дараа нь талаад явах бол тодорхой харагдаж байна. За дээр ихний рүү хайст гарч байгаа юм байна. За Nex 3-9 Baraton нэгээ даасан байна. Sven-ийн хувьд болт өгөөд хоёуланг нь стандарт босч байгаа юм. За Sven улаан гуталтай юм байна. Тэгэхээр хурдангуй Nex Baraton хоёрод болоод гуталгүй. За нөгөө талаас дээдлээ Тим 2-оос SK Jungle ороод. За доор фост дуусч байгаа юм байна. За яг адилхан. Баатсан нэгээд ашигуд Nex нь ураараа удаашруулад байсан. Sven-ийн волт манаг байсан баха. За Decan Costa Pandaren-тай яваад Skeleton байгаль жоохон Lena хайстаа ашиглаад хайрч байгаа юм. За зөөсөн. Гэхдээ хайстай Lena-гаас сухахгүй байх л да. Замын тосч нэг стан авах байх. Baraton нэмээд нэгээд асцсан учраас ингээ Vision-дэд харагдаад байна.
бос хоёр дахь гэл. Дуусч байна. За голын үед бодоо 4 левелтэй Лина Бонти авч гисэн учраас 5 левелтэй төлөвлөж хүссэн. За дахиад хоёр дахь руу. За доор. Энэсээ бас next нь авчиж байгаа юм байна. За тэгтээ гилийн онцлог бол явахгүй гэсэн. За тийм байна. Гол тарин Балацом Абадонд бол инаагүй л гэж юм байна. 6 өрөхгүй маанаагүй гэдэг нь гилийн онцлог явахгүй. За доор next swing-ийг талцтал нь бол зогчиж явуулсан. Нэг боолч хийж үзсэн. Тэгээ маанагаа дааж байгаа юм байна. Боолч идээд боолтлоо ямар нэг хийхгүй бол шийд хийгч бас нэг байхгүй л байсан юм байна. За Пандарын 5 level арай хөрөөгүй. Байгалийн дэлгүүрээс инээс шүү бүүстээ авчиж байгаа юм байна. Сөүл ингээ хийхээ болоо шууд ахтанд гол босч байгаа бол та. За Эскагийн 3 levelтэй. Явчихсан. За нэгэнд байгаль нүдж байгаа тохиолдолд эхэндээ бас нэг улаан гутал авах шаардлага бол нэг байдаггүй. За Линагийн ботлоо за нэмээд бүр аркад гутал болгоод авчиж байгаа байна. 800 баанатай. За тийм нэгэн зүгээс ямарсан 2 аркан бол гарч ирэх юм байна. Балацом нь 3 levelтэй. Next-ийг ер нь бол ганцаараа нь явуулаад байгаа. За Абадоны үед бол 6 хосцсон. Свен доотлын бонтыг аваад шууд 100 дэд үсч байгаа юм зэ. За Лина дээрээс дабл руу наваад дээш явсан. Гэтэ тим хоёрын зүгээс ямар нэг ваат байхгүй учраас хотын мэдээллийг бол өгсөн байх мэдийн баатар нь явсан гэдэг юм. За Декас үл тийм. Пандариныг бол арай алах бах. Пандарин за стана давхтуудад хийчих юм байна дээр бол. За Пандарин шууд үлдээд дараад Эскаг нь бол алчих боломжтой соло kill. За Балатун Эскаг гүйтсэн гэж Эскаг нь унж байгаа Декар шилжсэн. Дина яриад стандж өгөө дахиад Пандарин боолтой шидэд унгасан. За энэ удаа харин Балатунын нэг нь Абадон руу биш Кутубалто шилжиж байгаа. За Пандарины хувьд дабл kill хийчихэж байна. Маш хүчтэй дэмжлж байна. Аргуудад 7 levelтэй Пандарин лөө 4 levelтэй Эска 5 levelтэй Деко 2-аа харж аална гэж байхгүй. За доо next Свинийг унгаад өгчөж байгаа юм байна. Next Fort Reserve одоо модны 2 item авсан явж байна. За энэ хэд тим нэгэн зүгээс 3 car-ыг бол гурван илүүрчихэж байгаа юм байна. Пандарын месээ аваад тоглосон. Дахиад дэвсдгээ авсан юм байна. 1-2-ороо тоглоод үлдээ авсан байх. Балатомын үед 6 өрөөг өчгсөн нэг асуудал болохгүй гэж байна. За Лина дахиад Illusion руу наваад дэшээсэн. За Декор гүч чам энэ хооронд Абадон аккаунтаа гутлаа авсан. Деког за нэмж Лина станд ч өгöd дуусгасан. За Абадоны хувьд уншсан бараг зөхиод нэгээ скилсэн. За тэгээд ухарч байгаа явцад Лина станд ч аваад үлдээ дараад нэг цохилт үлдчихлээ. Тэгтээ нэгээ хийгээд амиа холцож байгаа юм байна Абадоны хувьд. Амиа холцох шаардлага сая байсан уу? Арай жоохон дутчихлаа. За Гилиас 6 тэгээс цатаа одоо юм байтлаа. Тим нэг илүү өгч байна. За Next-ийн мөрдгөн.
баг боссон юм байх. Хуудсыг нь авчиж байгаа юм байна. Одоо ажлынхаа дэлгүүрээс Блэц Батак наваад мөстэй нь босгож байгаа харагдчихэв. За. Эскагод 6 нөгөө 5 левелтэй яваад байгаа. Гэхдээ хэлми бол авцсан явж байгаа. Nexus шууд доош тэгээд мөдөндөө зооцоход бол алхаар хэмжээнд бол ирчихэж байгаа юм байна. За, дека нэг вааттай дээш гэж Пандарины бөгжөө авцсан. За, Лена гол Сентиод хоёулыг нь тавьж өгöd баалагаараа эсвэл үгүүл гэж өгöd. За, гүүгэд түлхэнгүүт нь Абодон хоёроо нэгээр зүсийн нөхөд өгсөн ч гэсэн Лена дахиж стандарт жуулт өгöd гүцэг өглөө. Балатун бол 6 өдрөг хэвээрээ явж байгаа. За, Абодоны өлтөн баг орох гээд байна да. За, Ленагийн хувьд Таурас нэлээд их хараас аваад байна. Стана өгчөө дээр нь цохих контрол өгсөн болтой. За, Балатун буцаад гүгэд өгöd-сэн. Оноч байгаа харагдчихна. Доо дабл үн ботлондоо хийгээд яваад өглөө. За, Балатун одоо бол 6 болсон. За, зөрөө декатай гүйсэн дека анзаас нь Балатун зүхтах биш эргэж чад үлдээд очт юм байна. Зүхтлаа гэж бодсон чинь. За, Балатун өөрийгөө зөөлөөсөө дека Ленаг гэлтэж өгöd. За, энэ хооронд Next Свенийг 5 5 хүртэл нь хөөсөн байна мөрдгэн дагаад. За, Свен үүсчихсэн Next бол ухарч ямарч манаагүй. Байна. За, team 1-ийн зүгээс 2 ват 1 сентрийг 3 ват 1 сентрийг тавих. 2 ват 2 сентрийг тавигдсан байна. За, Батун төгөөсөө Свен үгүйсэн. Ленагийн өлт нь бол байгаа юм байна. Гэхдээ маанаагүй юм Лена өөрөө. Баадагийн бол өлт байхгүй байх хэвээр. За, Абодон хоёроо Станаас нь сэрэж өгöd байгаа. Тэр доор нь. Ленат л маана харах байх. Тэргэлж алчих маана арай байхгүй. Одоо Балатун акшн гүйлэх бах. За, гүйсэн ямарч байсан. За, Батун өлтгөө ганцаар ороод ирсэн. Декагийн Стан Батун дээр ороод Свен Ленаг боолчж өгөө шууд кодоор нэг зөвхөн алчж байгаа юм. Свен Эска хөөж Батун нэг стандад авсан. Батун өөртөө 2 өчөөд нэг өгсөн. Дека дахиж станцсан. За, Батун бол унаасан. Тим хоёрын зүгээс явсан 3 Батун гурлаа нэг стантай. Тэгээд дээр нь Батун цэсэн нөгөө шээлд өгөө явчихна. Станаар бол хангалттай байна. Жижиг станаар. Тим 1-ийн хувьд Стан Балатун болон Ленагаас орж байна. Гэхдээ өндөр дэмэж үзүүлэх хэмжээнд бол эртсэн тим 1-ийн хувьд. За, тим 1-ийн сентрээр ямар ч байсан дека энэ ват явчихна. Ват явах байдлаа өөрчилж явах бол энэ мэдээжийн байдал дээр ингээ ват тавиад мэдэгдүүлээд байна. Эска долоо заагт хийгээрээ Лена даагар авчиж байгаа юм шууд. Дека аккаунтаа гол сөүлэн. Абатон мека авах тоглож байгаа юм байна. За, Свений хувьд бол маска авсан мэднэс бол баха. За, Пандарын Ванга даркантай нэлээд чанга. За, Батун гол Свенд гүйлгэж чаа. Тим хоёрын зүгээс ямар ч ваатгүй тоглоод байгаа. Дээтэл бол доотлол нэг вааттай юм байна. Вааттай бол байгаа юм биш үү тим хоёрын зүгээс. Гэхдээ доотлын ваат бол шууд сентэндээ тавигдсан учраас устгагдчих бах. За, гол illusionтэй Панда хоёр ч illusionтэй яваад. Нэг illusion дээш нь болгож өгöd. Голтой өөрөө нэг illusion Ленатагаа зүг явуулаад байгаа. Тим хоёрын зүгээс. За, Дека бол аккаунт сөүлинг бол аль нэг хийцэн байна. Одоо бас муу адил аккаунт тим хоёрын зүгээс бас 2 аккаунт орж ирэхэд болохоор нэмээд мека авнаа гэж.
За лен дээр шууд нэг ба зоогод өчөж байгаа юм байна. Свен. За жоохон тим нэгийн зүгээс голын левел 2 руу баг хараас өгөөд байгаа. За багцсан энэ тим хоёрын байгаль дээр ваад бол зоос тэгэхээр тэрнээс өмнө тим хоёр өөртөө ваада зооцсон байгаа учраас ваа зоосон бол мэдээлэл авсан. Тэр доон сентер тавиад устгаад байх хэрэгтэй. За дека шууд луу болоод Ленаг нь стандарт өгсөн. Эндээ сэрэхгүй байх хэрэгтэй Ленаг. За дахиад болтч өгөөд Годоо шууд унгасан. Баратун дека дээр нэг үлтэ хоёулыг нь хийж байгаа. Панда үлтээд шууд дека өсчихсэн. За энэ хооронд Баратуныг нь бодон ясвын хоёр зодоо авч байгаа. Эсвэн Годоо дасцсан юм чи одоо шууд Пандарыг нь хөөж зодоо татхад бол гимгөөсөө Пандарын эскаг бас салхитаад өгч байгаа харагдчихэв. За буугаад ирэхээр дека стандаж аваад. За ингээд жижиг стандарт нэмээд эсвэн год гоё зодч байна. Аботон хойноос нь дэмжиж өгөөд. За ерөнхийдөө тим хоёр ер нь л адилхан болоод ихэлсэн. Хэдий тим нэг төрүүлж айтем аваад явж байгаа ч гэсэн одоо бол тим хоёр адилхан зэрэгцээд ирлээ. Гэхдээ нэг асуудал энэ дээр Nexus огт танд олцоог байгаа. Саяны тохиолдолд Nex байсан бол хажуугаар 1-2 баатыг унах боломжтой. Яа Nex нь мөрдгөн бааштай болцсон. Эскагийн хувьд айтем нэмээгүй явж байгаа. Энд дээр ваат тавьсныг бол мэдэж байгаа аль тал. Гэтэ устдахгүй бол та тийм хоёрын зүгээс. За тийм учраас бара боломжийг ашиглаж шууд гүйсэн эскара. За Лена хосчихсан. За анкино шууд унгаад өгсөн. Босчрөнгүүт нь ямар нэг скил бол байхгүй, Батум бол байхгүй байх хэвээр. За дека Ленаг стандарт гэсэн боловч арай зөвхөрхгүй учраас Батумыг стандарт эсвэн болчтой. Надад эсвэн мэднэс авсан. Энд дээр ваатыг нь бол мэдж байгаа хэрнээ устдахгүй байна. Эсвэл албараас өгөөшилж аваад алж байж магадгүй. Тибриж бууж ирээд унгаад өглөө. За тийм нэгийн зүгээс одоо дайндаа 3-аараа хааштай дийлэхгүй учраас Nex-ийг дайндаа авч явах хэрэгтэй. За Абадоныг шууд алах юм болов гэсэн чинь үгүй нь яваад өглөө. Стана хэлбэр нэгээд үлээд авчиж байгаа. Свений хувьд Годо дааж байгаа. За энэ дээр ваад тавьсныг нуг нь анзаасан баймаар тэгсэн хэрнээ одоо л ваадыг нусчихгүй байгаад байгаа. Тэгээд Яваатын мэдээлэлтэй бүгдээрээ ингээд яваад байгаа тийм. За дека за Бацууг л стандарт өгсөн. За дека Бацуу нүлтээ эсвэндээ дарж өгөөд нэ Ленан даагад шүүчихэд гүйлсэгээд өглөө. Энд дээр Бацуу тавьсныг мэдээгүй бололтой тийм байрын зүгээс. За Яскагийн хувьд Power Test нүдгэн авсан. Гэтэ одоо анкн нэрээ байхгүй. Яага байх. За голын левел 2 бол ингээд онцчоо. За энэ Балацумыг хаана унгаад өгчөө? Абутон унагцсан байх биш. Балацумыг Nexus Абутон унагчих юм. За би өөрөө анзаасангүй. За Эскад ороод баараа ороод Эскад тэгээ өлтгүү байсан учраас тэгээ шууд унчин. Дека Абутон Ленор осон ч гэсэн хүч дутагч чинь Балацум Дека дээр өлтөө дараад эсвэн Болто нэг шидэх гэж Ленор үсгээд холдчлоо бусаж ухсаад Балацум дээр шидэж өгөөд Декагийн цусыг Абутон нөхөж өгөөд дахиад шэл дээр Декагаа аварчглаа. Тэр хооронд эсвэн харин гүйж ирээд Балацумыг нь бол унгаад өгчөж байгаа гэж чинь. Абутон за ямар эвгүй ухасч байна.
Өөртөө хоёроо өгч яваад хүмүүсийн онцыг нөх байлаа. Тэгэхээр өөр их өсөхгүй өгөхгүй. За декаг бүтэн болгочлоо гэсэн. За энэ дэр муу ваат нь байсан. Энэ дэр ваат байгааг нь одоо бол мэдсэн байх. Балатон хэд хэд удаа гүйсэн учраас. Дека энэ дээр синтигээ тавьж гин. Энэ дээр өгн нэг синтиг тавиад шалгахчвал. За одоо яг тийм шиг байна. За тавьж үзье. Ваат устгана. За хараа вишн байхгүй болохоос нүүн балатон нэгээ одоо экатэй дамжчихаа байна. За бодон малгай өмссөн мекатэй. Эскгийн анх нь одоо бол гарсан байх гэж бодож байна. Свиний хувьд юу авах ч юм бол даагад авах ч байгаа бол тэгээд өнгө хадгалаад байгаа. За айлд багийн зүгээс ширхийдөө дөрөв нийлж эхлэв. За дек 4 сентиг дөрвөлг нь бол тавьчихж байгаа харагдаж байна. За тэгээд доод хамгаалал гэж үзэх юм байна. Level 2-оо. За Лина ингээд скилээ стаклed үүрэг атак болон муу спид ингээд нэмээд байгаа. За хойгоо тойрч ирэх чинь Лина даагтай өө салхитай болсон юм байна. Боолч идэх юм бол салхитах боломжтой. За тэгсэн салхитдаггүй юм байна. Өө шууд олчлоо. За хараагүй байх. За пандарын шууд үлдээ даасан. За Свенийг Nex Балатон 2 нийлээд зоочин. Свен нэг ухраад буцаж эргэж хараад пандарын 2 хөлөөрийг шууд унгаад өглөө нэмээд Nex-ийг зодсоод агаад хажуунаас нь Абадон боцсон унгацсан. Балатоныг Абадон нэгдэж унгааж байгаа. За пандарын энэ хооронд буцаад ганцаараа болсон. Нөгөө 3 станта багаас. За Абадон нэгээ сая цэрэг дээр хийж байгаа харагдчихэв. За Дайна бол маш гоё явлаа. Линагийн хувьд даагаас хэлэх аль аль нь байсан ч гэсэн алийг нь хийхгүй шууд баригдаад өгч эхлэв. Ер нь бол боо стан ингээ ширэгдээд оож ирэнгүүт нь даагдна гэсэн бодолтой хүлээж исэн байх гараараа хуруугаад энд бэлдсэн. Тэгсэн чинь эсрэгээр бодоо нэгээрээ шууд дасцсан чинь даагрыг нь хороод тэгээд араас нь сүнэ болтоор дамжихгүй станд болцсон баха. За юусэн тийм үеийн зүгээс Линагийн шууд унгаж өгсөн. Дайна шууд авсан. Свен одоо жоохон биетэй болчих юм бол тэгээ асуудалгүй харагдаж байна. Сая бол Свен шууд сплаш дэмэжээр пандарын 2 өлтнийх нь 2-ыг шууд унгаад өгч байгаа харагдаж байна. За Nex мэтрэл хамаар авцсан байна. Энэ дислатор болох бах. За ингэж их олон дээр нь дасдаг скиллтэй баадад эсрэг бол Инагийн хувьд линкээ авах гэсэн тохиромжтой үйлдэл болов гэж харагдаж байна. За Эскагийн хувьд мөрдгөн одоо мэтрэл хамаар гэхэд дислатор авах ч байгаа болт. Эсвэл месцум болов. За Эскагийн хувьд яг энэ хүн нөхцөлөд метас авчих хэрэгтэй. Ер нь бол тэр нь зөв харагдаж байна одоогийн нөхцөл. За бодон бол хэвэн авах ч байгаа л та. Next дээр нь өгч байгаа байх. За Дека бас саанж авцсан юу гэж. Тэгэхээр 2 хэвэн босгож байгаа юм болов. За пандарын хувьд л одоо шууд уйлтаа сайжруулах аганим авах юм уу? Радианс авах нь илүү. За Балатумын хувьд бол ямар нэг айтем авахгүй Ватсент тэгээд тултал тавьчихъя гэж тооцож байгаа л та. За хэрвээ айтем авбал яг одоогийн нөхцөлд бол юу л авцсан дээр харагдаж байна. Аватар авцсан дээр харагдаж байна. За тийм нэгээс дээвтлийн левел 2-ыг бол авъя гэж байна. За постод бууч юм байна. Абадон ганцаа төлөө буудаг маш буруу юм боллоо да.
СК нэмээ буугаас ингээ 2-9-4-ийн дэнд ДК левел 3-д бууж ирээд хөөж ирээд Ленаг стант чинь үү яах гэж байна. Заагүй Лена салхитад буугаад ирсэн чинь Лена дээр биш next дээр хийчих юм байна. За эсвэл энэ хоёроо бото шиж байгаа Ленаг шууд дууссан. СК эсвэл 2 next шууд зодтолчих юм байна. За уг нь маш сайн зодтолж чинь эсвэл үед за зодож аалаад пандарын өөрийгөө анзаарал өгч давхарт нь нэрч үхээд. За. Тим хоёр дахиад дайн авч. За саяны дайнд бол next эсвэл-ийг зодох хэрэгтэй. Яагаад тэгэхээр эсвэл хамгийн өндөр дэмжиг үзүүлж байгаа баатар учраас SK-г биш эсвэл-ийг зодож баашаа оруулах хэрэгтэй. Тэгэхгүй тэгээ SK-г зохиод эсвэл хажуунаас нь God-ийн өндөр дэмжижээ зодтолтоод маш гоё трипл хийгээд авчихлаа. Абдууны хувьд төрүүлж ганцаар бууж исэн ч гэсэн харин ундгүй гар авцсан. Тим хоёрын зүгээс маш буруу үйлдэл хийж дайныг эхлүүлсэн ч гэсэн эцсийн мөчтөл дайныг авлаа. ДК-гийн хувьд Ленадо даг стана өгөх гэж ирээд гүйж ирээд Лена салхитаа даасан чинь дахиад хараад байж уужсан яг бууж ирэхин хаалтанд өөр батд өгчлөө. Гүрийж аваад бууж ирэхдээ дахиад ер нь л өгөх хэрэгтэй дайны явц. За байл Абдууны хувьд дуусаг байхад Ленад арай төвчээргүүдэд болтой бол даасч байгаа гэж чинь гэсэн хэдий салхиа өгж стандарт дахиад зоодсон барацсан мэдээж гүйцсэн байгаа. За Абдууны гүйцээгээд өгсөн. Абдуу ерөнхийдөө улаацсан байж ингэж явна гэдэг арай хайн гуйлглал гэж харагдаж байна. За ингээд SK-гийн хувьд бол 2 мэтэл ямар дислатер авах гэж байгаа юм байна. За SV-ний хувьд Блэц Фатак критикал босч байгаа. За Next-ийн хувьд дислатер авцсан байгаа юм байна. Барацсан Chainwell авцсан байна. Энэ билет мэл болох юм байх. За тийм одоо өөр айтем нэг дека ухрах хэрэгтэй. За барацсан хараа шууд гүйсэн. Даагтж Лина авч ирсэн. Эсвэл Годо шот 3 баатар дээр болт өгөө зоодсон. За дислатертай Next-ийн эсвэл нэг 4 зөгч байна. Эсвэл God гэдэгтээ бай даасан. SK-гийн манган байхгүй. Яа. За 2 бааш ороод бай тэр нунгаад өглөө. За ер нь бол жоохон буруу үйлдэлүүд хийгдчихлээ дээ. Абадонго. Барацсан сая шууд харагдаад тэгээд Барацунгийн дека шууд харагдаад Барацунгүйг Лена даагтад ороод ирсэн. Хүн дутуу ээж тэгэж урагшлах бол буруу. Мэдээж Барацун байгаа чинь гүйж орж ирэх нь тодорхой байсан. Тэгээ саяны нөхцөл Свен байлж гарч ирээд Годгоо Свен байлаа. Дахиад онцлоо яг адилхан нөхцөлд. Уг нь бол эхний Готтой байх үедээ бол Свен маш аимшигтай болооч 3 баатыг стандарт бол зодоод дуунахсан хоёрыг нь тэр доолно. Даач анханасаа хүний илүү дайн хийцээс. Хүний дутуу дайн хийсэн байсан учраас саяны дайн бол маш чухал дайн байлаа. Next нэлийн оолгож байгаа гэсэн байх. Одоо нэмээд Next хавирах ч юм уу эсвэл бааша тунд авсэл авчих юм бол бүр цөөхөн цохохоор болчлоо. Эсвэл 3 харин даахгүй тоглоод байна гэж харлаа. Эсвэл 3 бол 10 нэмдэг. 10 мараар баг нэмчих واخ шүү. Тэгэнгүүт угнууд 3 дасчих юм бол Next-ийн тэгэж өмцөн цохох нь бол арай багаар л орох хэрэгтэй гэж бодогдоод байна. За Барселон энэ хоёр Абадон руу алах гэж байгаа бол үлтгийг нь уншуулж байгаа юм байна. Кевинг бол авцсан. Абадоны хувьд за Декагийн хувьд бол Кевинг арай аваагүй. Абадон цусаа нөхөх тэгэхгүй үлтэн жоохон яг л уншигтаад байх хэвээр. Жоохон явж байгаа бол уншигтаад байна. Хараач цусаа нөхч хэрэгтэй энэ нөхцөл. За Лина одоогоор айтем нэмээгүй. Баратум айтем нэмээгүй. Next айтем нэмээгүй. Панда. За панда даагар авчихсан байна. Хэрвээ панда амжаад мисээ эсвэн дүгөөд ах юм бол
За тэгээ бүр ойлгомжтой дайм болно. Гэтэ бодон хоёроо тэрийг нь ажиллагаад Свенд шээлд өгöd ажиллагаад ах юм бол бас л гоё дайм болохоор л харагдаж байна. За одоогор бол тим нэг рого аваад авах баха. За тим хоёроос смок дарагдаад шууд доошо гүйсэн. Левел 2 дан их чинь эхлээд Свен дагаж орж иж станд хэрэгтэй. Эска ингээд шууд хайтаа боолт гэсэн учраас Рэш харалж байгаа шүү зодлцсон. За Дека Батумыг стандж байгаа бол Свен Лина дээр за боолтой харин хийхгүй байж байгаад хийцэн. За тэгтэл Линаг бол унаад өгсөн. Нексиг харин Эска бодон Дека гол цуг зодод унгаад өглөө. Панда харин ултаахгүй байж байгаад стандуудад унчлаа. За бодон харин тэр хоорондгүйгээр гараа явцсан. За яг 4-4-ийн хийх юм бол тим хоёрын зүгээс бол хангалттай. Дан авчин. За одоо нэмээд рога авчих юм бол ерөнхийдөө тим хоёрын тоглолт болохоор харагдаад байна да. За рога авчих юм байна. За тим хоёрын зүгээс доотлын ганц л тааврыг унгасан байгаа. За Лина айтем авахгүй нэлээд унтчихсан. За нэг постал дараад болиулж байгаа харагдчихээн. Тэгээ алхахаа шийдчихээ гэдээ алхачлаа. За голд тэгсэн чинь Некс нь боолч бууж дөрөв баатлуу шууд ганцаа очиж зодолч тийм ээ. Хэвэн дараад өөдөөс нь бооллоод амжицсан. Араас нь залгуулад юусоо стан хийгдсэнгүй харин тим хоёрын зүгээс. За нөгөө Батум Панда хоёр нь гүйцэд хүрээд ирсэн. Одоо Батумыг нь шууд унгасан бол СК анкн байхгүй. Эсвэл Годод аваад унгаад өгсөн. За Некс-ийн 3-ыг Абото 2-оор ажиллаж өгөөд одоо тэр он Декаг нь салхитаж өгөөд дахиад Свен дээр нь Баашаа оруулаад Некс нь Свенийг унгаад өгсөн. Аботоны өлт нь уушаад хойшиж байгаа бол Батум амилж хөөсч ирээд зодолцсон чинь анктай Свен босчихэд Некс болт өгөөд Нексийг унгаад өгчт юм байна. За Панда бол ухасан. Энда Абото ингээд багсан. За ерөнхийдөө тим хоёрын тоглолт болох нь бол баталгаатай гэж харж байна. За одоо доотлын левел 2 авах баха. Нилээд дан тим хоёрын зүгээс аваад байгаа. Гэхдээ айтем нэмэлт жоохон удаан дээр Свений хувьд бол айтем нэмэгдэхгүй байгаа тийм. Декагийн хувьд айтем нэмэгдэхгүй яваад тийм. За СК Javelin бааш авч байгаа л СК attack speed-ийг нэмэх хэрэгтэй байдаг. За тим нэгэн зүгээс дайнаа алдаад байгаа учраас айтем нэмэх чинь одоо ерөөсөй боломжгүй байна. Лина Свен заасан линк авах чинь. Батум хийгээрээ. Next асаалт авах гээд хайпер бол авчиж байгаа юм байна. За бодоо сайтд гол посто бууж ихтэй дээртэй хаас next Свен байсан аль нь байсан. Стан өгөөд амжиж ийсэн. Тэр стан өгж амжсан хэрнээ араас нь залгууж босон стан өгсөнгүй байна. Тэгээд next гүгэд явчихсан харагдсан. Уг тэндээ залгуулж стан өгөөдсөн бол next зэрэггүй шүү харагдчихсан. За тим хоёрын илүү гэж байгаа ч гэсэн тимийн бүшлэлт нь ил давнгалаад байдаг. За дахиад смок таах гэж байгаа л да. За смок таасан. За том гертгалтай Свен нэмэж Javelin авцсан. Бааш болох ч юм байх та. Дека Trask авах гэж байгаа юм байна. За энэ айтем сонголж жоохон буруу харагдаад байна да. Хайр мөнгө гэж харагдаад байна. За смок арилсан. Годо дараа даагтаа нэг л дими юм хийчихэж байгаа харагдаж байна. Дахиад нэмээд луу болцсон. За 2 үлт хийд юм явал дарагдсан. Тим хоёрын зүгээс. Өлтөн дууссан дээр тим нэг дайныг шууд эхлүүлэх юм бол дайнаа авахаар харагдаж байна.
Декагийн хувьд бол юу яах хэрэгтэй байсан? Хэвэнгээ аавн эсвэл сангийн шангуудаа автаад авчих хэрэгтэй байсан. Тэгээд месс зүмээ зоддог ч юм уу. Тэгж тоглох хэрэгтэй. Тэгээд траск авахлаа зодох димэж байхгүй. Дими нэг махал гэсэн үг л дээ. За ботоны хувьд бас траск авах гад 6 юу авцсан байна. Ботон яг ийм хүн нөхцөл зодолдох хэрэгтэй. Дахиад өөр нэмээд хааштай хангалттай танкж байгаа. Танкаад бүр амьд гараад яваад байгаа учраас нэмээд Madness Bash Mestung сайтуудаа зодох хэрэгтэй. Тэгсэнгүй. Үнэхээр айтем юу авахаа мэдэхгүй байгаа бол Lotus ч юм уу эсвэл Hex ч юм уу аваад хэрэгтэй. Эсвэл зодох хэрэгтэй. Тэгээд тэгсэнгүй team хоёрын зүгээс бол мөнгө маш их мөнгө хийд юм яалтж байгаа л харагч байна. Eska-гийн хувьд бол attack speed нь хангалттай сайн биш байгаа хэрнээ ингээд зоддог айтем авсан. За шууд тулсан. За түүлээ Bash өгсөн. За тэгэлгүй яг хуу Bash Стануудад тэтгэр нөгөөд их юм бол Nex ингээд Circle унж байгаа чинь Sven-ийн 2 гэтэл болоод Nex-ийг шууд унгасан. За Godод асцсан Sven-ийг одоо яалаач гүцгэргүй гэсэн тэрийг нь яагаад алчж байгаа юм бол доо. Тэрий чулуутай пандаг нь алдсан учраас энэ панда руугаа шилжчихнэ. Алаагүй байсан бол тэрэн дээр гаадаг байсан. За тийм хоёрын тоглолт бол тодорхой. Next-ийг 2 гэдэг алдаа шууд очиж байгаа гэсэн 2 стан дээр. За линкэн дээр пандарын дээр 1 стан өгсөн. За тэр хонд Sven-ийг шууд 2 скэдэд алчих. Энэ Абодо хань сая юу ч хийж чадлагүй Sven-ийг алдчихлаа. За Eska-г нэмээд унгаад өглөө пандарын хооч дивсэн. Дека гээд зүгээр ухасчихлаа. Зодолдохгүй яваад өглөө. Абодо энэ зодолдох яах шилжсэн. Дека энд ухасчсаар байгаа л өгч байгаа л та. Абодо постлаа зүсэн. За next дахиад одоо шуулаад. Тэр хоорондоо Абодо харин хэнийг нь баараг нь унахчихж байгаа юм байна. За next хэвэн үгээр за ялгаа. За энэ team хоёрын үстэй маш хачинтай хийгээд данаалт чинь хав илүү байсан гэнэ. За хасах түрүү тийм хоёр. Санкэн гасан. Лон гасан ка. Тодорхойлчлоо. Декогийн таск болсон. Бодоонт дахиад таск авах чийдэг. За энэ нэг хоёулаа гэдгийг мэдгүйгээр хамгас гэдэг ч үгүй. За гол бас хийж харагдчихсан скил. Энэ бүр луу болоо дахиад скилдж байгаа харагдчихна аль аль. За нэгдээ авснаа. Тийм нэгэн зүгээс пандарын билет мэл Владимир аваад өгч байгаа юм байна. Хүмүүстэй. Next нь Асалта актер гүцэс Лена Линкинг авсан. Барацон билет мэл авсан. За доогуу тим хоёр болж байгаа бол болоо тим нэг уулзчих гэж уулж байгаа нөхцөлд бол тим хоёр тим нэг илүү авах хэрэгтэй. Уулзаж болохгүй тим хоёрын үед. Тим нэг илүү болдог таавар авах чадaltaй харагдчихна. За одоо яаж тань хийхээс хамаарна. Шууд боолччод ээж тасчин. За тэг чинь. Тэгээд ээж тасныхан дээр уг нь ухах ёстой. Тэнгүүд үүдээс нөөч шууд зодолчлоо Эска. За маш буруу үйлдэл хийж байгаа харагдчихээн да. Абото хойгуул нь тойрч ирээд. За next дээр нисвэн боолт өгөөд зоодсон. Гэтэ энэ ангтай гэдгийг мэдж
байгаа болов. Дахиад next тэр хэвэн өгч байгаа чинь тэр хооронд Батон Эсмэлүн гүйж өгöd Лена хойноос даагаж Эсмэнийг нь шууд унах гэж байгаа харагдчих. За Абадоны хувьд бол Батон нэг стандуулаад Ленагийн хоёрт бас давхар Эсвэнтэйгээ цуг стандуулаад байгаа чинь. За Эска бууд гарч ирээд Ленагийн зогсон ч гэсэн next цуугийн цохот унашаа. Дека энд бол ингээд ямар ч өөрөггүй болчихж байна. Энд Абадон дунд нь ганцаар ингээд байгаад идэг. Зя андарын гээд за Абадон унсан. Ай тийм хоёрын хувьд маш их мөнгийг хийдэмээ зарцуулаад дуусгаж байгаа харагдаж байна да. Зодон ерөөсөө хийсэнгүй дээ. Хайрын юм болчлоо доо. За тийм хоёрын тоглолт гэж анзаарсан. Эсвэргээр тийм нэг маш амар комбек хийгээд голын энд нэг дан яалаад тэгээ шүү комбек болчихлоо. Тэр дан нэг яалаад тэгэл смок тийм хоёроо смока алдсан. Тэгээ доогуус сүүлд ганцхан дан хийгээд шууд мега хийчлээ. Тэр доо мега хамгаалж дийлэхгүй. За ихэд ойлгомжтой болжээ. За нэг хоёр дан авсан Ленагийн хувьд одоо ямар айтсан Батон айтсан next анх нь үргэлдээгүй юм байна. Next анх нь саяны дайнаас. За гол смок дараа шууд урагшлан гэсэн. Зэрэг хүчлэх хэрэгтэй л дээ. За тийм хоёрын нэг дан хийгээд ялаа шууд төвдөө гэж үзэж байгаа бай. Сүүлийн онцлог. За саяны дэнд бас Дека луу байгаагүй. Ленагийн illusion-д луу болчихсон. Одоо энэ дээр төрүүлж станцсан. Одоо энийг хадгалах хэрэгтэй. Тэхгүй байна. Араас нь станууд юусоо орж ирэхгүй байгаа гэсэн. За юусан анх нь унж өгсөн. За эсвэл одоо л орж ирж байна. За ирэхдээ ингээд. Дуусчихна. Төвөнч дуслаа.